За хэдүүлээ одоо ингээ 2,600,000 төгрөг алдаагүй юм шиг дараагийн бичлэг рүү орон заяа. Окей. За энэ болонгууд CS:GO Weapon Case буюу энэ тоглоомны түүхэнд гарсан хамгийн анхны кейс, хамгийн үнэтэй кейс, бас хамгийн баг цөөхөн байгаа кейс баг. Энэ кейсээс бид нар яг одоо 10-ыг задлах гэж байна. Тэгээ энэ контентийг ер нь бол энэ 42 бичлэгийг хийхэд бол маань бол 20 сая төгрөг бол өрсөн байна. 20 сая төгрөгийнх нь одоо дийлийнх нь яг одоо өргөдөгч байгаа. Одоо бид нар болонгууд CS:GO Weapon Case-ийнх нь үнэ нь хэд байдгийг харцгаая. Бэлэн мөнгөөр авбал $93. Нэг кейсийг задлахад бид нар ерөнхийдөө тий 300 гаруй мянга төгрөг өрч байгаа. Яг одоо бид нар одоо 3 сая 500 орчим мянга төгрөг кейс опенинг хийж байна. За тэгээ Weapon Case дээр үүдтэй танилцъя. Key drop нь Counter Strike дотор байдаг. Кейснүүд тайтал, кейс нэдэглүүд бокс item. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байна. Өөрийн утсан скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батал хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь бол $7,500 гивэ зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унагаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс бол гаргаа болохгүй л Fire swap-та танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчирсан болох юм байл шүү. За бичлэгийн болгоны өмнө зааж өгөх ёстой нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр мэдээж яаж гивэд оролцох вэ? За гивэд оролцохын тулд тэгээд одоо Vault Balls дээр дарах юм бол депозит хийж байгаа шүү дээ. Энэ скинийг ингээд би сонгоод орлоо гэж бодъё. Гэхдээ хамгийн гол нь чи яах вэ гэвэл энэ чи CTS гээд одоо манийха промо кодыг оруулаад apply дарах юм бол манийх нь промо код ингээд чи төвчүүлж байгаа байхгүй юу? Тэгээ одоо чи юу гэдгийг депозит хийлээ. Тэгээ депозит хийнгүүт 20% бонус болон 50 цент чамд одоо үнэгүй өгнө. За тэгээд орчингууд одоо депозит хийжлээ. За жишээ нь $10 депозит хийлээ гэж бодъё. Тэнгүүт гивэс хэсэг рүүгээ ороод CTS-гээд хайхад одоо ингээ миний бүх гивэд ингээ цуваад харагдчих байна. Тэнгүүт одоо $10 депозит хийсэн тохиолдолд бүхэл бүтэн 30 хоногийн турш одоо $10-оор бүртлэх одоо бүх гивэд чи үнэгүй орно гэсэн үг. Жишээ нь одоо энэ гивэ рүү ингээд би join дараал орж байгаа гэсэн үг. Би өнөөдөр депозит хийгээгүй ч гэсэн одоо өмнө депозит хийсэн болохоор бүү ингээд гивэд орж байгаа гэсэн үг. Кодо итчүүлээгүй ш тэгээд одоо манийха гивэс нэг юм хүлээх авахсаа ямарч боломжгүй гэсэн үг. Тэгээ яг одоогийн байдлаар бол $30,000 гивэ байна. Окей, бичлэнд орцгаая. CS:GO Weapon Case энэ тоглооны хамгийн анхны кейс. Тэгээ 20 сая төгрөг үрсэн ч гэсэн бид нар бол буцаагаад ашиг тэгээ бүр тэтгэврт гарах хэмжээний мөнгө олох боломж байгаа. За тэр нь бол одоо гарна. За ямар ч хэлсэн эхний скин нь бол MP7 Skulls байгаа юм байна. AUG Wings Ultra Violet байгаа юм байна. Dragon Tattoo байт юм. Dragon Tattoo чинь кейснийх юм уу те? Dark Water. Окей. Dark Water. Окей. Уул нь үнэхээр гоё кейснүүд байна. Үгүй скинүүд байна. За тэгээд манай хэдийн хүсэж байгаа юм бол ерөнхийдөө ер нь бол хутгаас гадна энийг л хүсэж байгаа. Тэгээд ер нь бол энэчнээс хожих боломжтой Max Win болонгууд AKK сарднад Stat Track 661 буюу одоо Scar Pattern. Тэгээд ямар үнэлгээтэй байгаа вэ гэхэд одоо энэ тоглоомч гараад 10 гаруй жил 12 жил болж байна уу. Тэгээд ер нь бол 10 гаруй жилийн түүхэнд Factory New Stat Track Blue Gem ганцхан шиг унсан. Тэр нь түрүү жил унсан санагдаж байна. Тэгээд сая оны ихээр $1 сая зарагдсан ийм үнэтэй AK бол энэ кейсэн дотор байгаа. I want that. За нөгөөх нь бол бусд нь бол тэгээд Hypnotic байгаа. Тэгээд Lightning Strike байгаа. Ойлгомжтой. За тэгээд энэ кейсэн дотор ингээд харах юм болвол тэ return of investment энийг задлахад бол 55% return of investment тэ. Тэгээ ер нь бол яг дунджаар унаад хамгийн үн хүрдэг юм нь болонгууд чирнэл ягаан болон цэнхрүүд нь байгаа. Яагаад вэ гэвэл хүмүүс цэнхрээс нь ахуулаад нөө трейд ап хийсээр байгаад ер нь бол кейс AKK сарднат одоо Blue Gem унгахын тулд кейс сарднат хийдэг учраас цэнхрүүд нь ч гэсэн үн хүрдэг кейс. Яг үндэ улаан унахаас илүү цэнхэр унах нь ашигтай их жаш ер нь бол үгдийн статистикийн хувьд ашигтай. Тэгээ хутгнууд нь болонгууд бидний мэддэг OG хутгнууд байгаа. Karambit, M9 тэгээд бас Bayonet болон Gat Knife нүүт нь юу лээ? Flip Knife юм байна. Тэгээд Fade байгаа, Blue Gem байгаа. Тэгээд бас хутган болонгууд бас тэнцээ сая $500,000 үнэтэй Karambit Blue Gem байгаа. Тэгээ энэ чинээс ер нь бол тэгээд маань бол тэтгэвртэй гармаар. Тэгээ бид нар онгойлгосон юм болгоныхоо паттерныг харна. Хэрвээ 661 байх юм бол бүр гоё нэг шаан. Эхнийх нь AK case hardnat. Нэг задад хэдэн төгрөг байлаа? За бараг 400,000 төгрөг. За тэр авахгүй.
We are here for win. 661 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 харагдаад байна. Holy shit. Улаан харагдаад өнгөрсөн. Окей. Ихтэй нь аваагүй гисэн. Хэрвээ factory new байхад л ер нь бол амар давгүй байна. Statrack дэшигээ trade up хийх боломжтой учраас. Fuck, it's factory new and it's 700. Окей. Энэ ямар үнэтэй? $24. What the fuck? Кэстера 4-1-ийг байна. Цэгэр болгоод аваашаалаа. Үгүй ээ чи. Энэ чи 24 биш. Агуулса factory-ны онд юм байна их тохиолдолтой. Factory-ны эсвэл минимум өөр ондаг. Аль нь ер нь бол окей угаасаа л тийм байт юм байна. Эдгээр нь онцол архил юм байна л да. Энэ бол бүр архил. Энэ factory нь $250 юм уу? Окей, that was interesting. Тэгээд pattern 700. 661 руу нэлээд ойрхон байна. Окей. 661 661 661 661 661 661 661 661 661 Blue Gem. Come on. Again. $24 4-1. 661 661 661 661 661 Окей, hypnosis харагдаад өнгөрлөө. Тэрийг угаас аваагүй нээр. Сая би pattern-ыг хараагүй байсан байна. Эхлээд өмнө унгаас юмныхаа pattern-ыг харах юм байна. 672. Окей, it's getting closer. Dark Water. Minimal wear. Field-с самаагүй үнэтэй $150. Яг үндэ нэг кейс хагасынхаа мөнгө олж байна. Вау. Юу вэ? Би бүр тонтоош. Энэ ямар давгүй кейс вэ? Миний дахиад шаах үдэ би. Окей. Гол нь хамгийн гол нь 661 661 661 AKK сартнанд AKK сартнанд Fuck $25 мэдээж pattern харах хэрэгтэй 398 661 661 AKK сартнанд 661 661 K сарт өнгөрчлөө come back Fuck! I got this motherfucker! Магазин шар байна. I think that's good. Магазин шар байна ч нөгөө талдаа цэхэр авах магадaltaй. Fuck man! That's not Blue Gem boys. Ялангуяа боксээс хэрэг шар авахтсан маа. And minimal wear. 623. So fucking close, man. Average case car hardnut minimal wear $264. Okay, we got 5 more tries. We got 5 fucking more tries. Back to back AKK hardnut. Let's go! Come on! Harita өнгөрсөн. Come back! No! My god, би стрим ухраагаа тарайтаа сая that looks very fucking blue man. That looks very fucking blue. Бүгсэн жоохон цэгэрлээсэн юм байна. Гэхдээ магазин бараг цэгэр. Окей. Okay, 4 more tries. AKK Sartnut 661. Statrack AK47 K Sartnut 661. 661 661 661. Come back. Yeah. Өнгөрөө shot. Max fucking win. Max fucking win. Max fucking win. Max fucking win. AKK Sartnut. Hypnotic явъя. Oh my god. Энэний factory нь юу? Statrack $250 байсан шүү дээ. Field tested. 23. My fucking god. Яагаад иймэр зөрүүтэйгээ? 250-аас skill $100 авах нь бодсон шүү дээ. Come on. Gavin, please. Gavin би 420-ээс 20 сая төгрөгөөр задлаа. Kimi AK K-Sartnut 661. 661. Oh my god, come back.
Start track байгаа нэг ялгаагүй юм байна. Окей. Сүүл их. 661 661 661 661. Ингээд тээврэн цэвцээгэр. Ялангуяа бүгсэн цэвцээгэр. AK 47. Case артнад Blue Jam 661 Star Trek. 661 661 661 come back. Fuck. Is this Blue Jam? Яа, нөгөө тал нь ямар цэгэр юм бэ? Яг үнэ гайгүй шүү. Нөгөө тал амар цэгэртэй байдаг шүү. Юунда тугоо шажтай харагш. За бид нар хэдийг хүрсэн бэ? Энэ Steam үнэлгээ болохоор мэдгүй бэ амар гоё санагдах юм. Money back шагаад. За VPN оруулахгүй бол харагддгүй. Энэ кейс нь $136. Бид нар $1360 кейс залсан. Төлхүүр нь ороод за $1300 $1400 шахаад $. Яагаад ч хүрхгүй юм байна л да. Actually that's good. That's better than expected man. 792-ыг хуваах нь 380. 57% money back. That's actually so good. За тэгээд энэ тоглоомны бүх кейсийг задлаа үзлээ. Бүгднгээс нарыг шалаа. Тэгтээ утгагүй. Fuck my account. I am deleting my account. Holy shit. I have a fucking idea. Бэж писта. Би шартай писта. CTS case нэгээд бүр аккаунттай гэдэг байгаа штэ. Энд чи бааш шооголоо. Байхгүй юм байна. За зэн хөрөө тэгээд манайхан зурвал дуусч байна. Гэтэ саяын кейсийг би дахиад шааж магадгүй санагдчихэ. Тэ. Look good. Надад амар таалагдлаа. Мэдгүй сквад би байгаа ёндоогоо шаатсан тэгээд дараа нь шахтаа амар архинд орж магадгүй.